Авилгатай тэмцэх газрыг чухам ямар зорилгоор байгуулсан бэ гэсэн асуултын хариу өнөөдрөөс тодорч хэлж байна. Нэр нь авилгатай тэмцэж өгөө болгох газар гэх боловч мэдэр дээрээ бусдын бизнесийг булааж өгөхгүй гэснийг нь эрх мэдэл шорон гяндангараа далайлан дээрэмддэг газар байсан тухай ардчилсан намын лидер Алтан гоё тун тодорхой хэллээ. Бизнесмэнүүдийг та нар ястаа алаад дуусгасан да. Яа хайрын хэдэн хүмүүс. Доотлчин байгаа 2 3 хүн бол дээдлийнхээ хүмүүсийн захиалгаар алж өгсөн. Нэгдүгээр бизнесийн булааж авдаг. Төсөөдөө бизнесийн. Хоёрдугаар авилгатай тэмцэх газар маань авилга авдаг. Гуравдугаар лицензийн дээрэмждэг. Өнөөдөр бол хэлж чадахгүй л дээ. Өнөөдөр Монголд үний юм хэлдэг хүн байхгүй, өнөөг хэлсэн хүнд ерөнхийлөгч нь хүртлээ шийдэл болцсон байгаа юм чи. За тэгэхээр нэг иймэрхүү бизнес явагддаг байсан байх нь. Авилгатай тэмцэх газрын даргаыг улсын хуралд хэн санал болгож оруулсан бэ? Олон түн мэдлээ. Авилгатай тэмцэх газрын ард хэн байдаг вэ? Одоо нэгэнд ил боллоо. Шудраг үнний төлөх хэмээн өөрийгөө зарлаж хууль зөрчиж гიშгсэн мөр байхад юм бол хэний мөрч байсан хамаагүй төр мөшгөл болно хэмээн тунхаглагдаг ерөнхийлөгчийн нэр энд тодрон гарч ирлээ. Хэсгээ байгаа дотроосоо жинхэнэ дайсныг илчилж эхэлж байна. 2000 онд ардчилсан нам ялагдсан бараг бүгдээрээ Америкийн нэгдсэн улс руу зүгтэн явцгаасан. Тэнд бүгдээрээ боловсрал эзэмшиж Харвардыг хүртэл нэгэнд өгсөж үлээ. Одоо бодож байхад энэ бүх булаан дээрэмдэж уулгалан довтолж хураан цүлмэх сургуулийг тэнд л заалгаж ирсэн болох нь. Одоо Америкт боловсрал эзэмсэн та хэдэн дотроос өөдөө хүн нэг залгах. Баяр цогт сайхан бэлгэнэр Монгол улсын толгой өөрчид болцгоосон. Тэр толгой өөрчдийнхаа даргийг нь барьдаг хүн ерөнхийлөгт элбэгдэрж таавна. Хууль зөрчиж гიშгсэн мөр байхад юм бол хэний ч мөр байсан төр мөшгөл болно гэх алдарт үгийг та хэлсэн. Одоо харин төр засагч нь хууль зөрчиж гიშгсэн таны мөрийг мөшгөхөр болж байна. Та мөрөө мөшгүүлнэ. Ойвсоо гоцолзуулах байна. Өнөө маргааштай биш ч гэсэн энэ нь цаг хугацааны асуудал болж таа. Харин таныг ойвсоо гоцолзуулсны дараа таныг даган намирч байсан албатууч нь бүгдээрээ хэлмэгдэнэ. Муугийн болог олон түмэнд могоохор зүрхэн гэж үн хэлдэг юм.